Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хөгжмийн хичээлээрээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Захим хичээлийнхаа 2 дугаар хичээлийг одоо бүгдээрээ эхэлцгээе. Түрүүчийн хичээлдээр ямар хичээл үзснээ эргээдний сэргийгээд санаарай. Бид нар өнөөдрийн хичээлээр орчин үеийн хэм маягаар уран бүтээлд дуурадаг Алтан уурэг хамтлагийн давлгаа уран бүтээлтэй танилцсан. Тус хамтлаг маань 2004 онд нэгдэж уран бүтээлд тойрвж эхэлсэн. Монгол үндэсний хөгжмийн зэвсгүүдийн уламжлалт болон орчин үеийн дугуултыг хослуулан уран бүтээлд тойрогддог хамтлаг юм байна. Хамтлаг маань рок, фолк чиглэлээр дагнан уран бүтээлд тойрогдогч тэдний зохиомжуудад этник, фолк метал, альтернатив, контемпорари болон бусад олон арга чиглэлүүд тусгалаа болсон байдаг. Тэдний уран бүтээлд яочин болон морин хургаллах үүрэг гүйцэтгэх боловч мөн уртын дуучидтай хамтарч өөрсдөө хөвнөлж уран бүтээлээ баяжуулан хэвшүүлдэг. Мөн рок хэмнэлээр цахилгаан хөгжмийн дугуултыг хослуулан хэрэглэж залуучуудын сонирхлыг татаж иржээ. Энэ нь давлгаа хэмээх уран бүтээлтэй илүү биелээ олсныг одоо бүгдээрээ сонсох болно. Давлгаа гэх нэрийн утгыг гаргах мэт зэмсгүүд тодорхой дарааллаар хүч нэмэн түрэн орж ирэх нь үнэхээр л агуу хүчит мөрөн тасралтгүй үргэлжлэн хуйларч замдаа таарах бүхнийг бүрхэх мэт сэтгэлийг төрүүлдэг. Бүгдээрээ дэвтэр дээрээ хичээлийнхаа товч бичиглэлийг давхар хийгээд яваарай. Фолк рок гэдэг нь ардын дуу хөгжмийн аялалгүй дурслыг боловсруулан баяжуулж рок хэм маягаар найруулах үндсэн дээр бий болсон рок хөгжмийн чиглэл юм. Тэгвэл рок этник, метал, фолк метал, альтернатив, контемпорари гэж ямар урсгал болохыг өөртөө олоод бичиж тэмдэглэж аваарай. Одоо бүгдээрээ хөгжмөс сонсохоос өмнө хөгжмийн зэвсэг бүрийн өгүүлэмжийн шугамыг нарийн анхааралтай сонсоорой. Зураглалууд аялгауны шинж төрхийг хэрхэн илэрхийлж байна вэ? Хоорондоо эрс ялгаатай аялгауны зураглалууд хөгжмийн зохиолын аялгаутай хэрхэн холбогдож байгааг анхааралтай ажиглаж сонсоорой.
За бүгдээрээ сая алтан уурга хамтлагийн уран бүтээлтэй танилцлаа. Хүүхдүүд ахын үзэх явцдаа хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнийг сайтар ажигласан байх ёстой. Тэгвэл өсгөгдөн хамтлагаас юугаараа ялгаатай бас юугаараа ижил байна вэ? Хөгжмөө анхаарч сонсоод их шилгээний онцлогийг мөн тодорхойлон ярилцаарай. Одоо бүгдээрээ өсгөгдөн хамтлагийн уран бүтээлийг мөн алтан уурга хамтлагийн давлгаа бүтээлтэй харьцуулан өснөгтөн дээр ажиллаж үзүүлцгээе. Жишээлбэл хамтлагийн хөгжмийн бүрэлдэхүүн юу юугаараа ялгаатай байна вэ? Алтан уурга хамтлаг өсгөгдөн хамтлагаас ямар хөгжмийн зэмсгээрээ илүү бас өвөрмөц байсан бэ гэдгийг харьцуулж бичээрэй. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ